Зүсээ хуурах чадвартай шидтэй амьтдыг мэдэхгүй хүн гэж байхгүй. Хүн баавга 9 сүлт үнэг гээд олон байдгаас хүн чон бол хамгийн алдартай нь. Өнөөдрийн манай гол дүр болох хүн чон нь орчин үед уран зохиол, түүх, кино нэвтрүүлэг гээд хаа сагвый гарч байгаа. Хамгийн анх хүн төрлөختөнд 4000 гаруй жилийн өмнөөс танигдж ирсэн. Түүнээс хойш эртний Грек, Ром зэрэг улсуудын шүлэг, уран зохиол гээд бичиг соёлд нь багаар нэвтэрч иржээ. Мөн түүнчлэн Грекийн түүхч болох энэ хүн жил болгон чонын дүрд хувирдаг овог аймагуудын тухай тайлбарлсан байдаг. Хүн чонтой холбоотой байж магадгүй гэх бас нэгэн домог яриаг дурдвал Ликон гих хаан Зевс бурханд өөрийн хүүгээр дахил барин үлдэгдэл махаар нь түүнд хоол авчиж өгсөн бөгөөд тэр үйлдэлд нь Зевс бурхан ихэд уурлаж Ликон болон түүний бүх хүүхдүүдийг чон болгон хувиргасан гэдэг. Зөвхөн түүх үлгэр домог гэлтгүй хүн чонд харсан. Мөн түүний аллаг гэх мэт хэрэгүүдийн гэрчүүлсэн тохиолдлууд зургаар мөн бичиг үсгээр дамжуулан түүхэнд цөөнгүй үлдсэн байдаг. Ер нь л хараад байхад хүн чон гэдэг зүйл Аз, Европын орнууд гээд хаа сагвил түүхэнд байдаг. Бүр дундад зууны үед мянган хүмүүс шашин болоод шулмын зан үлээс болж амьшигтайгаар тамлуулан алуулж байсан түүхтэй. Яагаад гэвэл тэднийг хүн чон байж магадгүй гэж бодсон учраас. Магадгүй нэгэн цагт үнэхээр л байсан. Мөн хүн төрлөختнийг аимшигт айдас давтуулж байсан зүйлүүдийн нэг ялцчихгүй хүн чон байх. Тэгэхээр эртний түүхүүдийг хараад байхад хүн чон нь 3 төрөлд ангилагддаг. Хохирогч буюу гим зэмгүй нэгэн. Хараалгуулсны улмаас гадны нөлөөтэйгээр чонын дүртэй болдог ч гэсэн хүний шинжийг агуулсан байдаг. Хараалгуулсан буюу гимт хэрэгтэй. Эсвэл муу хүмүүс шийтгүүлэн чонын дүрт хувирдаг. Гэхдээ хүний төрхөөс гадна өөрийн сүнсээч гэсэн давхар алддгаараа ялгаатай. Сүүлийнх нь дайчин буюу ямар нэгэн дайн тулаанд чон. Эсвэл чонтой холбоотой зүйлс авч яван өөрийгөө төрхөн хугацаанд чонын дүрд оруулан хүч чадлаа нэмэгдүүлдэг хүмүүс юм. Өмнө хэлсэнчлэн эртний Грек, Ромын түүх домгууд ихэнх нь л шийтгэлээр буюу гадны нөлөөтэй чонын дүрд хувирсан түүхүүд байдаг. Мөн цаашлаад бидний мэдэх берсеркер, барбууд гэх дайчин овог аймагуд нь чонын сүнсийг өөрийн биедээ оруулан дайн тулаанд явдаг байсан гэж ярьдаг. Зөвхөн чонч гэлтгүй баавга болон бодон гахаа гих зэрэг амьтч гисэн орно. Тэгэхээр хүн чон гэдэг зүйлд хоёр ялгаатай зүйл байна. Энэ нь физик шин чанараараа хуурч байна уу эсвэл зөвхөн оюун санаагаараа чон болж байна уу гэдгээрээ ялгаатай. Яг чон болж хувирахгүй ч гэсэн чонын ааш харин шин гаргадаг үйлдэлүүдээр нь хувирдаг гэсэн үг. Берсеркер болон барб гэх овог аймагуд нь оюун санаагаараа хувирдаг байсан байх нь. Яагаад хүн чон бий болсон эсвэл байгаа вэ гэдэг хэд хэдэн шалтгаан гаргаж ирсэн байдаг. Тэд хэн нэгэнд эсвэл ямар нэгэн шулан болоод шидийн хүчинд хараалгууснаас болж үүсдэг. Тухайн үед шивчлэхээр болон юу гэдгийг мэддэхгүй нэгэн тос арьсан дээрээ төрхэд чонын дүрд хувирах боломжтой гэдэг байсан. Мөн хэрвээ чи бүтэн сартай шөнө сарны гэрэлд унтвал аль эсвэл чонын газар тогтсон хөлийн мөрнөөс усуувал чон болох боломжтой. Бас нэгэн хачиргалтай түүх нь хэрвээ 6 эрэгтэй хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд нь дахин эрэгтэй төрөх юм бол тэр хүүхэд заавалчгүй чон болон төрдөг. Үүнээс болж олон айл 7 дахь хүүхдээ хөнөөсөн байдаг. Хүн төрлөختөн энэ зүйлтэй удаан хамт байгаад байхгүй нь тодорхой. Тэд ч гэсэн сул талыг нь олсон байдаг. Хүн чон нь мөнгөн эд зүйлсээс харшилтай. Ямар нэгэн байдлаар мөнгөн сум түүнийг шаргатуулах төдийд тэр буцаад хүн төрхөндөө ордог байна. Мэдээж чамайг хүн чон мөн үү биш үү гэсэн төрөлхийн шинж тэмдгэрч нь хүртэл шинжсэн байдаг. Жишээ нь чиний хөмсг хитрхи ойрхон ч юм уу эсвэл хитрхи их хөмсгтэй байвал чи хүн чон. Гар хөлийн чинь үс хитрхи их эсвэл гарын алхандаа үстэй байвал чи хүн чон. Улаан устай төрсөн бол чи гарцаагүй хүн чон. Бас дээрэс нь хэрвээ чи нийгмээс хитрхи гадуур буюу дотгошоогоо төрлийн хүн байх юм бол бас л хүн чон хэмээн бусад хүмүүс бодцоох болно. Тэгээд дараа нь чамайг шатааж эсвэл тамлаж алах болно гэж байгаа. Гэхдээ энэ бүгд ямар ч баталгаагүй зүйлсээс гадна зүгээр л үлгэр домог. Ам дэмцэн яриа болоод зарим нэг хүмүүсийн зохиосон зүйлс байж болно. Харин одоо жоохон шинжлэх ухааны үүднээс тайлбарлах гээд үзье. Чон гэдэг амьтан өөрөө маш эртний төрөл зүйл бөгөөд тэдний өвөг эцэг хойд Евро Азийн зүгээс бараг 29 мянган жилийн өмнөөс амьдарч ирсэн гэдэг.
Мөн түүнээс гадна 800 мянган жилийн өмнөх чонын төрөл зүйл байж магадгүй чулуутсан хэсгүүд олсон байдаг. Харин хүн чон нь хамаагүй залуухан. Хүн чон гэдэг ойлголт нь зэрлэгчж биен дээр нэг хэмжээний үс ургаж мөн чон шиг айшлан оюун ухаанаа алдахыг хэлж байгаа. Гэхдээ эдгээр бүгдээрээ эрүүл мэндийн үндсэн дээр бий болж болох шинжлэх ухааны үзэгдлүүд эсвэл өвчин юм. Зарим нэг түүхэн домог яриаг тооцвол хүн чон болон хувирч болох аргуудыг дурдвал хэрвээ чи чонд хазуулан амьд гарч чадвал хүн чон болох боломжтой гэсэн байдаг. Гэхдээ нохоонд хазуулсан хүн галзуу өвчин тусдаг. Тийм хүүсээ тойруулан тариа хийлэгдэг гэж та нар сонссон л байх. Нохооны шүлсэнд нь галзуу өвчний вирус байдаг гэж би лав сонсож байсан. Тэгээд хазуулсан хүнийхэн шарханд тэр вирус нь ороод галзуу болоод сонин ажиллаад хий юм харж эхэлдэг. Нэг л тань сонсогдохгүй байна уу? Тэгэхээр эртээр үеэсээ иймэрхүү зүйлсийг буруу ойлгоод өөрсдийнхөө төсөөлөд за наа чи яг л хүн чонд бошлоо шүү хэмээн ойлгосоор байгаад өдөө хүрсэн байх. Хүн чоны синдромч гэж өвчин байдаг. Энэ нь нүүр болон биеийн бусад хэсэгт маш ихээр ус ургах үзэгдлийг хийлдэг байна. Энэ залуу бол Ларри Гомez. Тэр Мексикийн нэгэн тосгонд төрсэн бөгөөд төрөлхийн биеийн ихэнх хэсэгт үстэй төржээ. Гэхдээ тэр ганцаараа байгаагүй юм. Түүний ах дүүс нь хүртэл талханаас хөл хүртэл өстэй төрсөн. Энэ мэтчлэн бидэнд дэлхийн хамгийн ус эрхэг хүнч гэж байдаг. Харин дээхэн үед бол иймэрхүү хүмүүсийг шууд алах нь гарцаагүй. Мөн дээрэс нь сэтгэл зүйн эмгэг гэж бас байдаг юм байна лээ. Чиний биеийн хэсэг болох шүд арьс үс зэрэг нь бусдаас арай их эсвэл илүү ургасан хүмүүс байдаг. Эсвэл бие махбодын хөгжлөөр арай илүүч байж болно. Үүнийг чиний тархины аль нэг хэсэг илүү чухалчлан үзэж чон болж байгаа мэт санагддаг. Ерөнхийдөө бол өөрийгөө хүн чон хэмээн итгэх өвчин л гэсэн үг. Яг чи тархитаага жаахан буруу ойлголцоод байна л гэсэн үг л дээ. Иймэрхүү зүйлс дундад зууны үед ихээр дэлгэрч хийсэн нь хүмүүсийг буруу ойлголт өгөх том шалтгаан болсон байж болно. Тэгэхээр хүн чон гэж үнэхээр байсан уу эсвэл зүгээр л хүмүүсийн худлаа амд амьдсан яриа юу?